боловсрол шинжилгээ ухааны яамнаас одоо энэ орон нутгуудад зохион байгуулж байгаа энэ шинжилгээ ухааны технологи инновацийг орон нутгад нотгшуулъя гэсэн юм аяны энэ удаагийн одоо аян бол Хинтээ аймагт зохион байгуулагдж байна. Тэгээд энэ аяны хүрээнд бол шинжилгээ ухааны академийн хим технологийн хүрээлэнгээс бол энэ Хокай эдлийн менежментийн талаар нэг өдрийн бүтэн өдрийн сургалтыг бол одоо энэ Хинтээ аймгийн төрийн байгууллагын ажилтнууд болон одоо сумдын одоо холбогдох мэрэгчлэтнүүд байцаагч нарт одоо зохион байгуулж байна. Тэгээ энэ сургалтаараа бид нэр юу өгөхийг хүсэж байгаа вэ гэхээр ер нь бол энэ энгийн бол аюултай Хокай эдлийн менежмент гэж юу гэдгийг энийг одоо яг яаж зөв зохистой явуулах ёстой юм бэ гэдэг тал дээр бол энэ хүмүүст одоо зөв мэдлэг олгох ийм зорилготой байгаа. За тэгээ бид нар энэ сургалтанд оролцсон хүмүүсийг бас ном гарын авалгаар бол хангаж байгаа. Тэгээ бидний энэ өгсөн сургалтын хүрээнд энэ хүмүүс маань одоо мэдлэг эзэмшээ тэгээд тэр ном гарын авалгаа уншаад одоо бас энэ юуг хийх боломж бүртэн одоо менежментийн хийхтэй ашиглах боломж өртгий байгаа. Тэгээд Хинтээ аймгийн хувьд бол одоо Хокай эдлийн хөтөлбөрөө боловсруулад одоо ингээ хэрэгжүүлж эхлээд явж байгаа юм байна. Тэгэхээр бас энэ хөтөлбөрийн хэрэгжилтэнд одоо бидний энэ